Clement, good morning. Өнөөдрийн ирсэн үг нөгөө оюун бодлоо тархиар шинжлэх гэдэг сэдвээр өргөжлүүлэл явж байгаа. Тэр дотор маань юу байх вэ гэдгийг бид нэр судлаад явж байгаа. Өнөөдөр бид нэр эсэргүүцлийн тухай ярилцъя. Эсэргүүцэл ер нь хаанаас эхэлсэн бэ те? Бидний хүн төрөлхтөнд яагаад эсэргүүцэл байдгийг? Why do we rebel as humans? Тэгээд ер нь ингээд өөрсдийнхөө амьдралыг бодохоор та нар зүрх сэтгэлдээ эсвэл амьдралдаа та нар өөрсдөө ямар нэгэн хүний эсрэг тэг гэр бүл дотроо юм эсэргүүцэж исэн үйлдэлүүд байгаа юу? Өөрсдөө тунгаан бодоод үзтээ. Хүүхэд байхдаа ээж аваахаа эсрэг. Энэ заавал бидэнд ихэнх үедээ нөгөө эсэргүүцэл юугаар харагддаг вэ гэдгээр нөгөө бидний биеэрээ үлдэж байгаа байдлаар харагддаг тийм үү? Гэтэл тэрнээс өмнө үйлдэл хийхээс өмнө бидний зүрхэн дотор тэр эсэргүүцэл гарч ирдэг. Тэгээ зарим бид нар болохоор ингээд дуугүй эсэргүүцээд явдаг тийм үү? Зарим хүмүүс хүүхдүүдээ нөгөө энэ зөрүүд завтай гэх юм уу? Тиймэр хэлдэг те. Бид нэр ингээд нийгэмд эсэргүүцэл яаж харагддаг гэхээр нөгөө цагсаал цуглаан болохоор харагддаг те. Эсэргүүцлийн үгнүүд нь бас дотроо хуваагдаж гарч байгаа. Эсэргүүцэл, эгдүүцэл, үмэн, босолт, бослого, зөрүүд зан, дуулуургүй байдал. Тэгээ энэ болгоно нь энэ дуулуургүй байдлаас гардаг. Нийгэмд эсвэл гэр орон дотор эсвэл нийгэм дотор бидний ингээд махан биеэрээ хийж байгаа үйлдэлүүд нь болохоор бослолтоор гарч ирдэг. Эсвэл үмэн тарихаар. Гэтэл эсэргүүцэл нь ингээд зүрхэн дотор эхлээ байж идэг болохоор. Одоо бидний мэддэг нийгмүүд социализм, Америкийн нэгдсэн улсын төрчин бүгдээрээ бослого гаргаж эсэргүүцлээр бий болгоцсон орнууд тийм үү? Хаант засгуудаа эсэргүүцэж гарч ирсэн орнууд тий. Тэгээд энэ эсэргүүцэл ямар үйлээс гардаг вэ гэхээр хувь хүний амиа хичээсэн зангаас, мөн бардам зангаас тэгээд эргэлзээнээс гардаг байгаа юм. Selfishness, pride and doubt. Хамгийн анх ер нь эсэргүүцэл хаанаас гарч ирсэн бэ гэдгийг бүгдээрээ Исая номын 14-өөс харъя. Бурхан ингээд газар тэнгэрийг бүтээлээ. Тийм үү? Тэрнээс өмнө ингээд heaven элч нараа бүтээсэн байсан. Тэгээд тэнд хамгийн үзэсгэлэнтэй элч нь Люцифер гэж элч байсан. Люцифер өөрийгөө маш сайхан гэж үзээд бардам зан дотор нь бий болоод өөрийгөө бурхны дээгүүр өргөмжлөх гэж оролдсон. Тэгээд энэ бурхан Люциферт хэлж байгаа үг нь Исая 14:12-оос Аяа өөрийн хүү Галбат цалмун чи яаж тэнгэрээс унаваа үндэснүүдийг дордууллагч чи хөсөр хаягдлаа. Учир нь чи зүрхэндээ би тэнгэрт гарна. Би бурхны оддын дээр сэнтигээ босгоно. Би умардын хамгийн чандад чуулганы уулан дээр заларна. Би үлсийн орой дээр гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн луга адил болгоно гэсэн. Тийм үү? Люцифер өөрийгөө бурхны дээрөөр өөрийгөө тавьсан байгаа. Тэгээд өөрийнхөө хаант улсыг бурхны хаант улсаас дээгүүр тавина гэд өөрийгөө өргөмжилсөн. Гэвч чи үхсдийн орн руу хамгийн гүн нүхэд хаягдана. Тэгээ одоо Ezekiel руу орж байгаа. Ezekiel
28:17 дээрээс нь хэлж байгаа нь гоо үзэсгэлэнгээс болж зүрхчин бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаар цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газар хаяж хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина. Хамгийн анхны эсэргүүцэл энд гарсан байгааг бид нар харж байгаа. Бурхны эсрэг эсэргүүцэж өөрийгөө өргөмжилж тавьж байгаа сатан байгаа юм. Энэ үедээ нөгөө тэнгэр элч байсан Люцифер гэдэг. Тэгээ юу болсон бэ гэхээр Бурхны эсрэг бослог гаргаад дайн хийсэн. Тэнгүүд Бурхны элч Майкл Бурхны цэргүүттэй цуг эсрэг нь даатаад тэгээд Люциферыг ингээд тэнгэрээс хайсан байхгүй газар руу. Тэр газар руу хаяхдаа Люцифер тэнгэр элч нарын 3/1-ийн цуг авч гунсан газар дээр. Тэгэхээр 2/3 элч нар тэр тэнгэрт бурхантай цуг үлдсэн гэж байгаа. 3/2 нь thank you. 2/3. Тэгэхээр тэнгэр элч нар маш их илүү олон гэсэн үг. Тэгээ юу болсон бэ гэхээр одоо бидний ингээд муу ёрын сүнс гэдэг дайсан гэж суудаад энэ Люцифер бид нэр ингээд сатан гэж дууддаг. Энэ Бурхны эсрэг учраас юм болгоныг өнөөдрийн хүртэл Бурхны эсрэг хийж идэг. Тэр нь Бурхан хүн төрлөختнийг бий болгоод хайрлах гэж хамт relationship харилцаа тогтоох гэхэд тэр харилцааг бутруулж унагаасан сатан. Яагаад гэвэл өөрийнхөө хамт улсыг байгуулахад дандаа Бурхны эсрэг өнөөдрийг хүртэл ажиллаж идэг. Тийм учраас бидний амьдралд бас биднийг Бурхан руу ойртуулахгүй тулд бидний эсрэг дандаа ажиллаж байдаг өнөөдрийг хүртэл. За хүн төрлөختнийг харъя тэгээд. Бид нэр Адамын тухай маш их сайн мэднэ, тэ. Сатан тэднийг хуураад Бурхан үнэхээр энэ жимсний модны жимснээс идвэл үхэн гэсэн үү гэд Бурханы үгийг ингэж гуйлаад тэгээд тэнд Ивийн тархинд ингээд doubt эргэлзээ төрүүлж байгаа. Тийм үү? Тэгээ эргэлзээ төрүүлснээр нөгөө жимснээс нь авч идэнгүүт нүгэл хүн төрлөختөнд ороод ирсэн тийм үү? Тэгээд Ив Адам хоёрыг цэцэрлэгээс Бурхан ингээд явуулах болсон. Яагаад явуулсан бэ гэвэл тэнд амийн мод гэж байдаг. Тийм үү? Хэрвээ амийн модны жимснээс идэх юм бол мөнхийн мөнхөд үхэлдээ үлдэх болно. Адамын хоёр ингээд дахиж аврагдаж чадахгүй болохгүй. Хүн төрлөختнийг аврахын тулд цэцэрлэгээс гаргасан. Тэгээд Адам Ив хоёр цэцэрлэгээс гарсныхаа дараа үр хүүхдүүд нь төрж эхэлсэн. Адам Ив нүгэлд унсныхаа дараа үр хүүхдүүд нь төрж эхэлсэн. Тэгэхээр удмын ингээд нүглүүд нь Адам Иваас ингээд дамжиж эхэлж байгаа. Тэгэхээр тэр хоёрын хоёр хүүг харъя. Каин, Эбел хоёр. Каин газраас авсан үр жимснээсээ эзэнд өргөл болгон барьжээ. Абель бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. Абелийг болон түүний өргөлийг Ойшон хүлээж авсан боловч Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан уруу царайлав. Эзэн Каинд чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлав? Хэрв чи сайныг үлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг
хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Каин дүү Абельтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абель руугаа дайрч түүнийг зохиж алав. Эзэн чиний дүү Абель хаана байна гэж Каинаас асуухад Каин би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу гэж хариулав. Эзэн чи юу хийчих вэ? Чиний дүүгийн цус газраас надад өөд хашгирч байна. Газар амаа ангааж чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлж болно гэв. Каин эзэнд хандаж миний шийтгэл хэрээс минь хэтэрсэн хүнд ажээ. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учраас би таны оршихуйгаас далд орж газар дэлхийд зайгуул тэнүүлж болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. Эзэн түнд иймд чамайг алсан хэн боловч 7 дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд Каинд тэмдэг тавьж түүнтэй уулзсан хэнч түүнийг алхааргүй болгов. Каин эзний оршихуйгаас гарч Едний зүүн талд орших Нод гэдэг газар нутаглан суух болжээ. За энд юу болж байна? Бидний амьдрал ингээд бид нар хүүхд байхдаа ээж аавтай ингээд юм уу эсвэл ингээд бид нар нэг юм дээшээгээ хардаг ах эгчнэр ч юм уу байдаг штэ. Тэгээ тэр нартай ингээд тааламжтай юм хийх гээл, тааламжтай үг хэлэх гээл, энийг хараа гэж би энэ зураг зурсан гэж үзүүлэх гээл гэдэг тийм үү хүүхдүүд бид нар. Гэтэл нөгөө хүмүүс нь үл тоогоод байдаг. Хүүхэд яадаг вэ? Уур нь үрдэг. Түүнтэй адилхан болж байгаа байхгүй юу? Тэгээ түүнээс болоод Каин яасан? Дүүдээ уурсан тийм үү? Тэгээ бидний амьдрал юм болдог уу? Тэ. Бид нар ингээд бурхны юм уу ээж аавын таашаалыг аваагүйтэй ингээд энэний буруугаас олж байгаа ч юм уу тий. Бид нар заримдаа ингээд хүүхдүүд төр хардаг те. Заримдаа ингээд нас ойрхон төрсэн хүүхдүүд дээр ингээд ахын дэмүүрх чинь ингээд дүүдээ жоохон муухай хандаад, эвгүй хандаад байдаг те. Тийм юм байдаг. Бид нар ч гэсэн ингээд би өөр дээр ингээд харсан байхгүй юу? Аав ингээд намайг загнадаг байхад би тэр аавд гомдлоо дүүдээ гаргадаг гэсэн байгаа байхгүй юу? Тэг ингээд данждаг те. Тэг Каин яг тэгсэн байгаа байхгүй юу? Бурханд уурлсан уураа дүүдээ гаргаад дүүгээ алчиж байгаа. Гэтэл бид нэр хичнээн ингээд махан биеэр өнөөдөр ингээд дүүнэр алахгүй ч гэсэн зүрх сэтгэлтэй ингээд алаад байдаг. Яагаад гэвэл шинэ гэрэн дээр хэлсэн байгаа шүү дээ. Зүрх сэтгэлтэй үзэн ядвал Бурхны өмнө алуурчинд тооцогдно гэдэг. Тэгээ би бас тэгсэн байгаа байхгүй юу? Аавдаа загналчаад ингээд дүүгээ үзэн ядаад Бурхны өмнө ингээд зүрх сэтгэл дотор дүүгээ алдсан байгаа байхгүй юу? Бид нар бас ийм тэгээд энэ нь ийм өчүүхэн юм шиг харагддаг мөртлөө маш их том зүрх сэтгэлээс ингээд эсэргүүцэл рүү аваачдаг. Одоо нийгмийн бослогоонууд ийм өчүүхэн зүйлээс зүрх сэтгэл дотор ингээд ихэлсэн юмнууд байдаг байхгүй. Заримдаа ингээд гэр бүл дотор харагддаг аав ээжний хооронд ч юм уу ингээд тэгээ одоо аав ээж ярьчих. Sorry. Одоо ингээд нэг эмээ өнөр ингээд ээж аав нар өөрсдийнхөө хүүхдэдэд татаа өгөхтэй нөгөө өөр хүүхдүүдийнхээ өөр хүүхдэд зөөлхөн байдаг шүү дээ. Тэг ингээд нөгөө ээж аавтай хүүхдүүдтэй ингээд хатуу хандчихаар нөгөө эмээ өн
нь авчирсан тийм хандлагаас болоод өөрийнхөө хүүхдүүдэд бас ингээд хатуу хандах гэдэг байхгүй бид нараас. Тийм үү. Тэгээд би бодчихсон ингээд яагаад надад хатуу ханддаг байсан юм бэ гэсэн чинь өөрийнх нь ээж нь энэ төр ингээд өөрт нь бас тэгж хатуу ханддаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь ингээд бид нэр ингээд дамжаад дааж тэр нь ингээд гомдол бидний зүрхт очирдаг. Тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бас ямар гэр бүлүүдээс ирсэн бай те. Бидний дотор айс зангаас болж юм уу эсвэл гинт нөгөө зарим хүмүүс ингээд стресст орцсон үедээ хүүхд төрөө стрессаа гаргацдаг ч юм уу те. Тийм өчүүхэн жижигхэн үйлдэлээс болоод тийм зүрх сэтгэлд маань ийм гомдол гашуудлал үсээд тэрэн дараа нь эсэргүүцэл болж үлддэг. Тэгээ бүр эсэргүүцэл болохоор одоо амьдрал дээр болохоор ингээд гэр бүлүүдээр харахаа ингээд захаасууд үлдээдэг штэ. Бидний өнгөрж байгаа эмээ өвнөр ч юм ингээд захаасууд үлдэхээр гомдсон хүмүүс яадаг тэр захаасуудыг биелүүлдэггүй. Тийм үү? Ингээд өгснийхэн дараа нь эсрэг юмнууд хийх ч юм уу. Эсвэл амьдтан ч гэсэн ингээд захаасуудыг биелүүлдэггүй. Яагаад гэвэл ихэнх аав ээж нар юу загтдаг вэ? Сайн явж амьдрахын төлөө ариг битгий угаараа тамхи татаараа ингээд мэддэг юмдаа л хэлж байгаа шүү дээ. Муу юмдыг л битгийгээрээ. Гэтэл эсэргүүцэл нь юу бид нар юу гэдэг вэ? Нөгөө архинуудаг, агсан давдаг тийм юмнууд ингээд гаргадаг тийм үү. Бид нар энэ үйлсийг ингээд Самуэль номд Саул хаанаас хардаг. Саул хаан Израильчуудад хаан байгаагүй. Тэгээ Израильчууд хаан хүсээд Саул гэдэг хүнийг Бурхан Самуэль тахилчийг тушаагаад энэ хүн хүмүүсийн хүссэн тэр хүнийг тослоод хаан болгож өгөө гэдэг. Бурхан бол өөрийгөө хаан өгье гэж хүсээгүй. Яагаад гэвэл Израильчуудыг ард түмнээр өөрлөө нь харж өөрлөө нь өөрийг нь алдаршуулаасаа өөрлөө нь харж амьдраасаа гэж хүсэж исэн. Гэтэл Израильчуудыг тойрсон бусад орнууд нь хаан тулстай байсан болохоор биднэрт хаан хэрэгтэй байна. Хаан бид нарыг хамгаална. Тэд нар Бурхан бид нарыг хамгаална гэгээгүй. Хаан бид нарыг хамгаална гэж зөрүүд зангаасаа хаан хүссэн. Гэтэл тэр хаан нь бас Бурханы биеллийг гүйцээж чадсан уу чадаагүй тийм үү. Самуэль номын 15-аас харъя. Тэр үед Самуэльд эзний үг ирж би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр намайг дагахаас буцан эргэж миний үг зарилгыг үл сахив гэв. Тэр сахаагүй үг нь юу вэ? Тушаал нь юу байсан бэ? Үргэлжлэн харъя. Энэ Самуэль Саул хаанд хэлж байгаа үг шүү. Саул дээр очиад Самуэль хэдийгээр та өөрийн нүдэнд доорой байсан ч Израилийн овгуудын тэргүүн болсон босуу. Эзэн таныг Израилийн хаан болгож толсон биш үү? Эзэн таныг аян замд илгээн явж нүгэлтэн Амалекчуудын устган тэднийг бүр мөсөн устж дуустал тэдэнтэй тулалд гэсэн. Та юунд эзний дуу хоолойг дуулууртай дагалгүй харин олд зуруу шунан дайрж эзний мэлмийг ёрын мууг үлдэв гэжээ. Саул Самуэль хэлж байгаа нь би эзний дуу хоолойг дуулууртай дагаж эзний намайг илгээсэн аян замд явсан билээ. Би Амалекийн хаан Агагийг авчирч Амалекчуудын хүйс тэмтэрсэн билээ. Гэвч ард олон Гэлгалд таны бурхан эзэнд нэтлж тахихын тулд олдсноос буюу зориг цээртэй юмсаас хамгийн сайн хонь үхрийг авчирсан билээ гэв. Самуэлийн хэлсэн нь эзний дуу хоолойг дуулууртай дагах нь шатаалт тахил, нэтлах тахилуудаас
илүүгээр эзнийг баярлуулах босуу. Харагтун дуулууртай дагах нь нядлах тахилаас илүү. Анхааран үзэх нь хувцсын өөхнөөс илүү. Тэрслэл нь мэрэг төллийн адил нүгэл бөгөөд гүжүүдлэх нь ёс бус агаад шүтээнд мөргөх адил билээ. Чи эзний үгийг үл хэрэгссэн тул эзэн бас чамайг үл хэрэгсэж чи хаан байхаа боллоо гэв. За эндээс Самуэль дээр бид нар харлаа тийм үү? Амаликчуудын байгаа бүх юмсыг устгах гэсэн байгаа тийм. Хүн, амьтан бүгдийг нь устгах. Хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр хуучин гэрээнд авралын цус урсаагүй. Шинэ гэрээ юу гэхээр Есүс Христ ирээд хүн төрлөختний нүглийн өмнөөс цовдлогдсон үхээд амийнхаа цусыг, авралынхаа цусыг урсгаад одоо шинэ гэрээнээс бид нар ингээд бидний нүгэл уучлагдсан гэсэн үг. Бид нар Есүс Христийг хүлээн авснараа бидний нүгэл уучлагдсан. Гэтэл Old Testament хуучин гэрээнд ирээгүй байсан. Биднийг авралт ирэхээр Бурхан биднийг юу гэдэг вэ? Чиний нүгэл уучлагдсан, дахиж бүү нүгэл үлд. Тэгээ биднийг бас нүгэлнээсээ сал гэдэг. Тэр нь бид нэр махан биеэрээ хийж байгаа үйлдэл вэ нүү? Зүрх сэтгэлтэй хийж байгаа үйлдэл вэ нүү? Тарих бодолтой хийж байгаа бодол вэ нүү? Тэр болгоноос ингээд сал гэдэг. Бид нөгөө negative муухай бодно гэдэг нь Бурханы эсрэг бодлуудыг ойшож байгаа гэсэн үг тийм үү? Тэгээд тэрнээсээ бид нарыг сал гэж хэлдэг. Хуучин гэрээнд болохоор хүмүүс тэрнээс ингээд шууд ингээд махан биеэр нь хүмүүсээ салах гэдэг байсан тийм үү? Шууд үхэл яагаад гэвэл нөгөө тэр нүгэлтнээс хол бай нүгэлтэн хүмүүсээ Израильчуудын хооронд нүгэлтэн байвал тэднийг гаргах. Тэднэрээ өхүүл гэдэг тийм үү? Тийм учраас Мосегийн хуулинд ингээд нөгөө тийм үхлийн чулуугаар шидэж алах энэ төр гэдэг нүгэл болгодон тийм шийтгэлүүд байдаг. Бид нар өнөөдөр бас ингээд эзний үгийг дагахгүйгээр тийм үү? Одоо ингээд Самуэль өгсөн шиг бид нарыг ингээд нүглээсээ сал тийм үү? Энэ Амаликчууд нь ямар нүгэлтэнгүүд байсан. Тэгээд эднэрийг Израильчуудаас зайлуул бүр ачиж хай гэж байгаа байхгүй юу? Тийм учраас Израильчуудыг тэр Амаликчуудын нүгэлд унгаахгүй тулд цэвэрлэгээ хийж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл ингээд ямар нэгэн шарах идэ эсвэл гэрт одоо бидний нуур сугаас энэ хавьд бороотой газар амьдардаг болохоор ингээд муулд их болдог тийм үү? Тэгээ нэг муулд байвал нөгөө төр ингээл үржээл яваад байдаг тийм. Тэрнтэй адилхан нүгэл sin is like mold. Нүгэл ингээд муулч ингээд хил амаар яриагаар ингээд хүмүүсээс хүмүүс рүү дамждаг зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр хуучин гэрээнд бүр ингээд зарим хүмүүс ингээд нутгаар нь айл гэрээр нь гэж авч хай гэж тэгдэг. Тэр үгийг даагаагүйгээс болоод тэр цэвэрлэгийг хийгээгүйгээс болоод Саулаас Бурхан татгалздаг. Самуэльээр дамжуулж хэлж байгаа тийм үү? Тэр нь юу гэсэн эзэнд дуулууртай байх нь тахил өргөхөөс илүү. Өнөөдөр бидний тахил юу вэ? Бид нар одоо ингээл мадал нядлал шатаагаал алахгүй. Гэхдээ бид нар юу хийх гэдэг вэ? Бид нар ингээд үйлсээрээ тахил өргөх гэдэг. Би эзний төлөө ийм юм хийж байна гэдэг нэрээр. Тийм үү?
би эзний төлөөр одоо юу юм. За би энэ магтан дуулжсэн тий. Би эзний төлөө магтан дуулж байна. Гэтэл миний зүрх сэтгэл энэ магтан дуунд үнэхээр ингээд эзнийг магтахгүй бол тэр бол хоосон ингээд дуу хоолой явж байгаа байхгүй. Энэ болохоор миний ингээд нөгөө үйлс хоосон тахил болчихж байгаа. Тийм үү? Гэтэл энийг нь эзэнд бол энэ тааламжгүй гэдгийг хэлж байгаа. Миний зүрх сэтгэл ингээд хүмүүсийн урд махан биеэрээ гараад ингээд дуулж байгаа юм шиг харагдаж байгаа боловч миний зүрх сэтгэл тэнд байхгүй бол энд Бурханд маш тааламжгүй зүйл гэж байгаа. 23 дээр хэлж байгаа нь тэрслэл нь мэрэг төллийн адил нүгэл бөгөөд гүжүүдлэх нь ёс бус агаад шүтэн мөргөх адил билээ. Би ингээд Бурханаас тэрсэлснээрээ энэ гүжүүдэл гэдэг нь ингээд тэрслэлийг хэлж байгаа. Англиар болохоор stubbornness, зөрүүд зан. Тэр нь өөрөө миний шүтэн болж хувирж байгаа. Зөрүүд зан гарахад яадаг вэ? Бид нэр одоо сонголт хийж байгаа шүү дээ. Бурхныг сонгоцсон байхад бид нэр зөрүүд зан гаргаж үгүй би энд байгаа энэ юмыг сонгоно. Заавал нэг өөр юмыг сонгож байгаа байхгүй юу? Тэр нь янз бүрээр харагддаг. Зарим хүнд болохоор ингээд яг шашинлаг үүдээр харуул ингээд бөө мөргөлч юм уу? Тэгээ яг тийм одоо буддизм руу эргэж очих юм уу? Лам дээр ч юм уу? Тийм юмнууд болж байгаа байхгүй юу? Одоо дэлхий дээр байгаа өөр шашнууд болчихж байгаа байхгүй юу? Тийм юм руу явдаггүй гэж бид нар өөрсдөө хэлж болно. Гэтэл бид нар заримдаа юуг Бурхнаас сонгохын оронд Facebook сонгодог. Тэ Бурхнаас сонгохын оронд news мэдээ уншиж сонсох юм. Бурхнаас сонгохын оронд ингээд дэлхий дээр юу болж байна гэдгийг ингээд сонгоод байдаг. Тэр дэлхий дотор байгаа юм маань ингээд бидний шүтэн болчихж байгаа. Тэгээд бидний юунаас ингээ харагддаг вэ гэхээр бид нэр юунаас айж байна гэдгээс харагддаг. Бурхнаас айдас бол Бурханд ингээ дуулууртай байх. Тэр нь эмээлт гэсэн үг. Бурхнаас айж нь бол Бурхнаас эмээх. Бурхны өмнө би буруу юм хийчих үедээ гэдэг айд. Бурхны өмнө би зөвхт явмаар байна. Бурхны үгийг дагаж амьдрмаар байна. Тэ Есүс Христ хэлсэн би та бүхэнд амийг өгөх гэж ирсэн. Тийм үү? Дайсан танаас хулгайлах гэж, алах гэж, та нарыг устгах гэж ирсэн байхад би Есүс Христ та нарт ам амьдралыг бэлгсэн ам амьдралыг өгөх гэж ирсэн гэдэг. Гэтэл бид нөгөө Бурханаас эсрэг зүг рүү өөр тийшээ харчаараа ихэнх үедээ бидний амьдралд ингээд юунд санаа зовж ийн гэдгээр харагддаг. Тийм үү? Би заримдаа ингээд ажил дээр байхдаа ажил дээр хийж байгаа юмдаа төвлөрөөд тэрэндээ санаа зовоод Бурханд ингээд залбирахаа мартчих. Жижигхэн зүйл. Ингээд нөгөө машины порц олох гэж байгаа. Тэгээ порцоо хаанаас олох вэ? Гэт Google дээр ингээд хийгээд байдаг. Гэтэл би тэнд 1 минут шалтгаан гаргаад Есүсээ энэ порцыг олоход туслаач би хаанаас олох вэ? Тэ аль хүнээс асуух уу? Ямар хүнээс асуух уу? Тэгээ би Есүс Христээр ингээд хандаад залбирч болно тийм үү? Гэтэл тэгдэггүй. Заримдаа би шууд ингээд шууд Google руу очиж Google дээр хийгээл компьютер дээр л үзээд байдаг. Тэгээд нэг 2-3 цаг олохгүй буу юм болно. Тэгээ ингээд санаа зовно. Хүмүүс чинь тэгээд машин засалж байгаа хүмүүс чинь хурдан хийсэнгүү би ачаа тээвэртэй байна гэж бөө юм болдог штэ. Нөгөө тракны засварын газар байхгүй. Тэгээд нөгөө тракны цагчин бас их хит их хүлээн, хит их хурдан ингээд шахуу байждаг ингээд цаг амар хэцүү байдаг байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс ачаа хөврөх
хэрэгтэй байдаг, машин нэвтэрчээд байдаг тийм бас болдог. Тэгэхээр нөгөө засварын газарт очиод нөгөө порцийг хаах хэрэгтэй байдаг. Би тэгээ нөгөө порцийг харуулж чадахгүй байл нөгөө хүн чинь яг тэнд ингээл хүлээгээл байгаа л гэдэг. Бас ингээд төгшүүр дотроо anxiety дотроо үлдсэн тийм үү. Тэгээ энэ anxiety төгшүүр айдас дотор бид нэр ингээд сонголтоо хийж байгаа нь харагдаж байгаа. Бурхныг сонгож гинэ үү? Дэлхийн юмаа сонгож гинэ үү? Энэ жижигхэн үйлдэлүүдээр ингээд харагдчихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ сонголтоороо бид нэр тэр өчүүхэн мөчөд ч гэсэн миний шүтэн хинбэ гэдг харагдаж байгаа. Миний шүтэн тэр миний тэр санаа зовлт болчихж байгаа. Тэр айдас миний санаа шүтэн болчихж байгаа. Есүс Христ биш. Тэр тархиа өөрчилнө гэдэг чинь байнга өөртөө ямар ч үед би Есүс рүү хандах ёстой гэдгээ өөртөө сануулах. Тэрийг тэгжиж бид нэр ингээд аажмаар бид нэр амьдралдаа ингээд харна ингээд миний санаа зов одоо бид нар өөрсдөө өнөөдөр харуул ингээд 10 жилийн өмнө юу санаа зовсон тэрэнд ингээд санаа зовх огт юм байхгүй болсон. Эсвэл нэг сарын өмнө ч юм уу те санаа зовж ирсэн юм байл огт байхгүй болсон. Яг тэгвэл бид нэр тэр нь юу байсан бэ? Есүс Христэд хандаад залбирсан зүйл байдаг. Залбираагүй зүйлнүүд нь ингээд бас ингээд санаа зовтол байгаа л гэждэг. Тэгээ мөн тэрслүү зан бас Йонагаар харагддаг тийм үү? Йонаг бурхан хэлсэн байдаг. Ниневечуудаар очиод Тэнгэрийн хаанчлал ирэх гэж байна. Гимш гэдгийг хэлгэдэг. Гэтэл Йона эсэргүүцдэг. Бид нэр Йонагийн эсэргүүцлийг харъя. Йона 1:1-3 хүртэл байгаа. Эзний үг Амитан хүү Йонад ирж босоод их хот Ниневе руу очиж түүний эсрэг хашгирах. Учир нь ёрийн муун өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. Гэвч Йона эзний оршихуйгаас Таршиш руу зүгтаахаар босжээ. Йона яасан бэ? Зориуд эзнээс зүгтаасан байгаа. Эзний оршихуйгаас Таршиш руу зүгтаасан байна тийм үү? Энэ Йона бид нэр ингээд бидний амьдрал дээр бас харагддаг ингээд ямар сонголт хийж байна. Бурханд дуулууртай байх уу, дуулуургүй байх уу гэдэг нь бидний мөн өөрсдийн сонголт байгаа байхгүй, хувь хүний сонголт. Йона өөрийнхөө сонголтыг хийж байгаа нь харагдж байгаа юм тийм. Тэгээ боо юм болдог. Йона ингээд завн дээр атсан. Ингээд завн далаа руу гарлаа. Тэгээ шуурга боллоо. Тэгээ завн дээр байгаа хүмүүс яагаад ийм их шуурга болоод байна? Бид нэр өөхнэ гэдэг. Тэгээ Йонагаас чи одоо хин гэсэн чинь Йона өөрийгөө хэлдэг. Би эзнээс зүгтааж байгаамаа гэдэг. Тэгэхээр тэгснэ Йона та нар намайг ингээд завнаас аваа шидчих. Та нарт юуж болохгүй гэдэг. Тэгээд Йонаг ингээд далаа руу аваа шидчихдэг. Тэгээд завн дээр байгаа хүмүүс ингээд амьд гардаг тийм үү. Тэгээд Йона ингээд далаад байхад нь эзэн ингээд халим явуулдаг. Тэгээд халим ингээд Йонаг гидсэн дотроо байлгадаг байхгүй. Тэгээ Йона ингээд тэнд 3 өдөр болдог. Бид нар бас ингээд эзэнд те шууд бас буулт өгдөггүй. Йона бас ингээд 3 өдөр болж буулт хийж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ Йона одоо эзэн лөө хандаж залбирна. Йона 2 дээр 1-10 хүртэл. Тэгээд Йона загсны гидсэн дотроос бурхан эзэндээ залбиран хэлэхдээ зовлон шаналнгийн дундаас эзнийг дуудахад тэр надад хариуллаа. Үхсдийн орны гүнээс тусламж буян хашгирахад та дууг минь сонслоо. Та намайг гүн рүү далайн зүрхэнд хайсанд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион их давлгаа
дээгүүр минь өнгөрсөн. Би мэлминээс тань зайлуулагдсан ч ариун сүмийг тань дахин үзнэ гэж би хэлэв. Ус намайг аминд хүртэл хүрээлж, оёоргүй гүн намайг нөмөрч, толгойг минь замаг. Уулсын уг руу оров. Хөндлөн надад үрд хаалттай тэр газар уруудлаа гэсэн ч Бурхан эзэн минь амийг минь та нүхнээс гаргалаа. Ухаан балардах үедээ эзнийг би санав. Залбирал минь танд ариун сүмд тань хүрлээ. Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчдэд итгэмжит байдлаа умартдаг бол талархлын дуугаар танд дахил өргөнө би. Тангараг юугаа биелүүлнэ би. Аврал эзнээс ирдэг гэхэд эзэн загсанд тушааж тэрээр Йонаг хуурай газар бөөлжин гаргав. 3 өдрийн дараа Йона ингээд эзэнд хандж байгаа байхгүй. Би шаналгааныхаа дундаас эзэн рүү хандхад тэр надад хариулсан гэж байна. Тэгээ бидний өнөөдөр юунд шаналж байна те? Бид нар ингээд өөрсдөө ингээд зүрх сэтгэлтэй ямар нэг юм ингээд тэрсэлсэн энэ өнгөрсөн 7 хоногт ч юм уу, өнгөрсөн сард ч юм уу, өнгөрсөн жилүүдэд ч юм уу те, ямар нэг ингээд юу бид нар өөрсдөө ингэ эсэргүүцсэн бай Бурхны өмнө. Бурхны эсрэг бодол, санаа, зүрх, үйлдэлүүдтэй нөө. Тэрнийхээ дундаас бид нар эзэн рүү хандхад эзэн хариулдаг гэж байна. Эзэн сонсдог биднийг. Тэгээ эзэн сонсоод яасан Йонаг хуурай газар тэр загсан гэд бөөлжөд гаргасан. Бидэнд өнөөдөр гимших зүйл юу байна? Эзний өмнө тийм үү? Бид нар бүгдэд гимших зүйл. Бид нар ингээд юу болдог вэ гэхээр ингээд одоо ингээд Йонагийн story Самуэлийнхаас харж гин, Сатаныхаас харж гин, Каинаас харж гин. Эсэргүүцэл болоход Бурхны оршихугаас холдсон байгаа эзэн хүмүүс. Та нар ингээд амьдралдаа ингээд хардаг байгаа ингээд Бурхны хамгаалалт таны дээр байхгүй болчдөг. Зарим үед. Тэгээ ихэнх үед юу вэ гэхээр тэр хамгаалалт байхгүй бол бид нар ингээд дайралтанд ордог. Ингээд Сатаны дайралтанд ордог. Яагаад гэвэл бид нар өөрсдөө Бурхны оршуугаас гараад явцсан байна. Энэ Йона ингээд эзний оршуугаас гарч Таршиш руу явж байгаа тийм үү? Эсэргүүцэж. Саул дээр юу харагдсан бэ гэхээр Бурханыг үгийг дагаагүй учраас Бурхан би чамтай хамт бишээ гэж Саул хэлсэн. Тэгэхэд Бурханы ариун сүнс Саулаас холдсон. Дахиж Саул дээр ирээгүй. Яагаад гэвэл Саулаас тэр толсон толсгооныхаа ариун сүнсийг авж байгаа гэсэн. Би тэгээд өөр хүнийг Израилийн хаан болгоно гэдэг. Тэгээд Давидыг тосдог штэ. Бид нар эзний үгийг дагахгүй бол тэгээд эзэн биднэрт ингээд нүглээсээ салж амдар. Чиний нүгэл уулжсан, дахиж нүгэл битгий үлд. Чамд нүгэл хийсэн хүмүүсийг чи уучил. Яагаад гэвэл би чиний нүглийг уучлсан учраас гэж Бурхан бидэнд хэлдэг. Гэтэл бид нар хэрвээ уучлахгүй гэж зүрхэндээ тэрсэлвэл бид нар өөрсдөө юу гэж Бурханы эсрэг тэрсэлж байгаа. Үгэнд нь тэрсэлж байгаа. Тэнгүүд Бурхан би чамтай хамт бишээ гэж холдчихно. Бурхан байгаа юу? Байгаа. Бурхан мөнхөд оршдог. Гэтэл бид нар эсэргүүцснээрээ зүрх сэтгэлтэй эсэргүүцснээрээ бид нар өөрсдөө Бурханаас холдоод явцдаг. Тэр нэг үйл уучлалын боолын тухай Матай дээр байдаг те.
тэрэнд хэлсэн байдаг. Тэр боолынх нь өөр нь уучлагдсан байхад тэгээд одоо жишээ нь би нүгэл хийсэн байгаад аав миний нүглийг уучлчлаа тийм үү. Гэтэл би ингээд дүүгийнхаа надад байгаа өрийг ингээд уучлахгүй бол яах вэ? Аав надад за чи дүүгийнхаа нүглийг уучлаагүй шидэглэн чинийхаа гэд би чамтай хамт ишээ гэд ингээд өөрөө холдоод явах нь шүү дээ. Яг л тэрнтэй адилхан. Бурхны оршихуй биднаас холддог. Тэгээд бид нэр өчигдөр ингээд Магтан дууныхан би басарыгаа хийгээд Яаков номын 4-ийн сүүлчийн хэсгийг уншижсан байхгүй. Тэгээд тэр Яаков номын сүүлийн хэсэг нь хийх юмаа мэдсээр ээжж хийгээгүй бол нүгэл хийж болохгүй юмаа хийсэн бол Бурхны өмнө бас нүгэлд тооцно гэж байгаа байхгүй. Тэгээд бид нэр үгээ Бурхан өгчөөд байхад бид нэр үгэнд нь дуулуургүй явбал бас нүгэлд орж байгаа байхгүй. Тэгээд бидний хамгийн том биш л дээ. Гэтэ нэгдүгээр юунд дуулууртай байх ёстой юм бэ гэдгээ яаж мэдэх вэ гэвэл Библийг унших. Хувь хүн өөрсдөө Библийг унших. Яагаад гэвэл хувь хүн болгонд ингээд Бурхны төлөвлөгөө байгаа тийм үү? Еремая намд хэлсэн байдаг. Надад байгаа чамд өгөх надад төлөвлөгөө байгаа гэд эзэн бидний амьдралд хэлсэн байдаг. Хүн болгонд ингээд төлөвлөгөө байдаг Бурхан. Тэр нь амьдрал өгөх, бэлхэж амьдрах, ерөөлтэй амьдрах тийм төлөвлөгөөнүүд байдаг. Тэрийг яаж мэдэх вэ гэхээр бид нэр өөрсдөө хувь хүн Бурхантай цаг гаргаж Библийг унших. Тэр үгтэй хамт байх. Есүс хэлсэн байдаг. Abide in me. Надтай хамт бай. Тийм үү? Бид нэр Есүстэй хамт байхгүй гэдэг нь бид нэр үгээ уншихгүй байх гэсэн үг байхгүй. Тэгээд хувь хүнд өөрсдөд нь тэр үгийн дагуу Бурхны төлөвлөгөөний дагуу ингээд илчлэлүүлт орж ирдэг. Би чамайг юу мэдхийг хүсэж байна гэд хүн болгонд ирдэг. Энэ бүтсэн өдөр эсвэл 5 дахь өдрийн Библи стади, 3 дахь өдрийн Библи стадидаар юу гэдэг вэ нөгөө хүн болгон ингээд цуг хамт Библийг цуг уншаад тэгээд бид нар тухайн ингээд групп биднэрт цуглдсан хүмүүст бид нар Бурхан энийг хэлж байна гэдгийг л хуваалцаж байгаа байхгүй. Энд юу хэлж байна? Бид нар бүгдэнд нь Бурхан юу хэлж байна гэдэг. Библийг ховчлон уншихаар танд энэ бүтсэн өдөр ирэхгүй, тэр Библи судалд ирэхгүй тусгай тийм үгнүүдийг, илчлэлүүдийг Бурхан танд өгнө. Тэгээд хүмүүсийн амьдрал нь яагаад өөрчлөгдөхгүй байна гэхээр тэр үгээ уншихгүйгаас болдог. Яагаад тэр илчлэлүүдээ авч чадахгүйгаас болоод зүрх илчлэлүүдээ бид нэр авал зүрх сэтгэл маань өөрчлөгдөнө. Тэгээд бид нэр дуулууртай Есүстэй дуулууртай байна тийм үү. Тэгээд бидний амьдралд ямар нэгэн асуудал гарч байна гэдэг нь бид нар эзэн ямар чиглүүлэг бид нар хаашаа өгж байгаа юм бэ гэдгийг бас харуулдаг. Тэнд мөн бид нар өөрсдөөс би юун дээр дуулуургүй бай. Тийм ээ одоо ингээд түрүүчийн танагт нэг аминч зангийн тухай ярьсан шүү дээ пастор Англи. Тэгээд бид нар ингээд аминч зангаа өмнөд авахаар Бурхны дуу хоолойг сонсохгүй. Тэрнээсээ болоод ингээд хүмүүстэйгээ ойр дотны гэр бүл дотор ингээд сөргөлдөөн гаргаад байдаг. Миний үзэл бодлын, миний ойлголтын тэгээд тэрнээсээ гарч чадахгүй. Тэрнээсээ гарахын тулд бид нэр үгээ уншихаар бид нэр нэг үгэн дотор гэр бүлээрээ байхаар яг ингээд яг нэг чиглэлтэй ингээд гэр бүлээрээ яваад байна. Тийм үү? Тэгээд Бурхан ингээд нэг хүнд нэг
ойлголтыг өгөн, нөгөө хүнд нь нэг ойлголтыг өгөн. Тэг ингээд янз бүр. Тэг ингээд нэг дээр нь хэлэхээр бурхны нэг ойлголт ингээд бүтэн гараад ирдэг байхгүй юу? А хувь хүмүүс ингээд өөрсдийнхөө бодлоор үгүй би ингэж хийх гэж байна, би ингэж ойлгож байна, миний мэдэх зүйл энэ гэдэвэл ингээд энэ дотоод ингээд хагарал үүсээд нэгдэж чадахгүй гэр бүл дотор. Бид нар бас өөрсдийнхөө гэр бүл дотор энийг маш их хардаг байхгүй юу? Тэгээ би хэрвээ аав ээжтэй ингээд сөргөлдөөл эхлэхээр эсвэл хоёр дүүтэйгээ сөргөлдөөл эхлэхээр би энд миний амиа хичээж байгаа хувь зан юу байна? Би хаана эсэргүүцэл тэрслэл би өөрөө хийгээд байна гэдгээ бас ингээд асуугаад эхэлдэг байхгүй. Тэгээ ихэнх үед тэгэнгүүт ингээд бурхан ингээд чиний эсэргүүцэл чинь энэ, чиний хийж байгаа үйлдэл чинь энэ. Тэгээ миний хата нийлэхгүй байна гэдээ өөрийнхөө үгдээ аваачдаг. Тэгэхээр бид нар ингээд хувь хүний хувьд бид нар бас өөрсдөө цаг гаргаж хэцнээн завгүй байна. Өглөө байна уу, орой байна уу, тэ 5 минут байна уу, 10 минут байна уу? Ямар нэгэн цаг гаргаад нэг chapter байна уу, нэг хэсэгч байна уу, тийм үү, verse байна хамаагүй. Уншаад эзэн энэ та надад юу хэлэх гэж байна гэдгээ өдөр болгон авах хэрэгтэй бид нар. Тэгжиж бид нар эзэнтэй цуг амьдарч дуулууртай амьдарч бид нар ингээд хамгаалагдаж амьдарна. Бид нар тэр үедээ бас залбирлын хариултыг авдаг. Нэрээ тийм бид нар нөгөө бурханд эсэргүүцэж амьдрахаар хичнээн гуугаад залбирлын хариултыг бид нар бас авдаггүй. Ягаад гэвэл бидний ингээд залбирлын гуйл тэр эсэргүүцлээс гарч иж байгаа учраас. Харин бид нар ингээд бурхны өмнө ирээд зүрхнээсээ сүгдээд Есүс хэлснээр таны хүснээр болгоо, миний хүснээр биш таны хүснээр болго гэд өөрөө бурханд буулт хийж өгөхөөр бидний хариултаа авч эхэлдэг. Гэтэ бидний заримдаа юм хүссэн хариултууд биш шүү. Бурхны хариулт яг өөрөөр хэлдэг. Бид нарт болохоор ингээд тархинд яг ийм үйлдэлүүдээр хийгдэнэ гэдэг ингээд чагсаалтууд гаргацдаг ч бид нар яг тэр чагсаалтаар бид нар юм хариулт ирэхгүй шүү л гэдгийг би хэлэх гээд байгаа байхгүй. Бурхны арга зам өөр гэж Библиэд хэлсэн байдаг. Хүний арга зам нэг талдаа гэхдээ миний арга зам өөр шүү гэж Бурхан хэлсэн байдаг. Гэтэ бид нар тэрийг амьдралтаа үзэхийн тулд бид нар Бурханд буултаа хийж өгдөг зүрх сэтгэлээсээ. Би танд хэлье, та хүнд буултаа хийж өгч байгаа юм биш шүү. Бид нар хүмүүст буултаа хийж өгдөг. Бид нар Бурханд буулт хийж өгдөг. Тэгжиж бид нар Бурханы өмнө өөрх хариуцлагуудаа өөрч чадна. Үгэнд дуулууртай байж чадна. Бидний амьдралд Бурхан юу хэлж байна? Тэрийг дагаж мөрдөж чаддаг болох байхгүй юу? Та хүн Бурханд л боож өгөөрэй. Бид нэр Бурханд боож өгснээрээ бие биентэйгээ эвтэй амьдрна. Яасан бид нарт хэлсэн байдаг ч нөгөө нөхөртөө дуулууртай, пастортай дуулууртай. Гэхдээ бид нэр Бурханд боож өгөөгүй бол ямар ч өөр хүнд дуулууртай байж чадахгүй. Өөр хүүхдүүдийг ч гэсэн ээж аавтаа дуулууртай бай. Тэр хүүхэд Бурханд боож өгөхгүй бол ээж аавтаа дуулууртай явахгүй. Би бас тэрийг өөрийнхөө амьдралаар харсан байхгүй. Ээж аавтайгаа ингээд тэрслээд байдаг. Тэгээд би Бурханд бууж өгснөөрөө ингээд ээж аахаа өмнөс тэрслэхэ болсон байсан гэдгийг харсан. Би зөвхөн Есүс Христийн өмнө очиж сүгдсэндөө ээж аавтаа дуулууртай болж ямар хүний эрх мэдэл Бурханы өгсөн эрх мэдэлд нь би дуулууртай болж чадж байна гэдэг нь тэндээс харагддаг байхгүй. Хамгийн түрүүнд Есүс Христэд бууж өгөөрэй. Хүнд биш. За бүгдээрээ залбирая.
Есүсээ та өнөөдөр бидэнд өгөөсөнд баярлалаа. Та биднэр зүрх сэтгэлд хүн бүрт маань хаана ямар талбар дээр дуулуургүй байна. Аль талбараа бид нар зүрх сэтгэлээсээ танд тавьж өгөхгүй байна. Таны үгийг дагахгүй байна. Биднэрт өөрсдөд маань хувьчлан харуулж бид сонголтыг хийж байна Есүсээ. Бидний сонголт бол таны өмнө очиж сүгдэж, таны өмнө гимших. Тэр үүрсэн ачаагаа таны өмнө тавих гэсэн бол бид нэр таны өмнө тавья. Хэрвээ бид нэр эсэргүүцлээрээс таны оршихугаас зүхтагаад явсан бол бид нэр Йона шиг гимшин бидний шаналлын дунд та бидний дуу хоолойг сонсдог Есүсээ. Бид нэр ямар нэгэн загасны гидсэн дотор орчоод хүлээсэнд орсон бол та биднийг гаргаач. Энэ амьдралдаа танаас зүхтаасан дуучлаарай. Бид өөрсдөө танаас зүхтнааснараа бид нэг сайн үйлсийг үйлдээгүй. Харин тань дээр ирсэнд бидний амьдралыг та эргүүлж, хараагдсан амьдралыг ерөөлтэй амьдрал болгож хувиргасан. Та өөрийнхөө Тэнгэрийн оршихуйг биднэрт таниулж, бид нэр яаж амьдрахыг хүн болгонд маань үзүүлээч. Та ямар төлөвлөгөө хүн болгоны амьдралд өгсөн гэдгийг харуулаач. Бид нэр зүгээр л ажил, гэр, сургууль соёлгээд явах хүмүүс биш ээ. Ямар нэгэн төлөвлөгөөтэй учраас та бид нарыг энэ дэлхий дээр мэдлүүлсэн. Тэр учир шалтгаанаа бидэнд харуулж, тэрэнд тууштай явах тэр төлөвлөгөөг, тэр үгийг бидний зүрхэнд оршуулж, танд дуулууртаа явахад зоригийг, хүчийг өгөөч. Та хэлсэн дүү зоригтой бай, би чамтай хамт гэсэн. Хамт байдагт маань талархъя эзэн. Харин бид нэр тантай хамт явхад та тэр өгөөдөө өгөөч. Хэрвээ бид нэр ямар нэгэн зүйл дээр зүрх сэтгэл дотроо тантай хамт биш бол та тэр гимших мөчийг өгөөч. Тэр гимших цагийг, орон зайг өгөөч эзэн. Та энэ дэлхийг хайрсан болохоор Есүс Христ хүүгээ явуулж бидний нүглийн төлөө өгсөн билээ. Есүс бидэнд бэлгсэн амийг өгөх гэж дахин амьлсан. Тэр амьсан амьд бид нар талархъя. Тэр бэлгсэн ерөөлтэй амьдралыг бидэнд өгж байгаад баярлалаа. Танд маш их талархъя Есүс. Бидний талархал бол юу ч биш ээ. Өчүүхэн жоохон. Гэхдээ бид нар танд талархлаа өгье. Бид нарыг муухагаас аварсан баярлалаа. Үргэлж хамт байдагт баярлалаа Есүс. Есүс Христийн нэрээр. Амен.